Монгол Улсын их хурлаас улсын хурлын гишүүн 4 хүн ирсэн байна. За нэг гишүүн маань бол Монгол Хятадын найрамдлын бүлэг гэж бол парламентээр байдаг. Тэрний дэд дарга ирсэн байгаа. Гишүүдээс бол дандаа ер нь бол аж үйлдвэржилт, тийм эдийн засгийн таатай орчныг хувийн хвшилд бүрдүүлэх тийм чиглэлээр тийм одоо танилцах уулзалтуудыг хийгээ явж байгаамаа. Өшөө бас манай бүрэлдэхүүнд бол хувийн хвшлийн мөн засгийн түвшний бус судлаачид бас ирсэн байгаа. Тэгээ бид нэр энэ 4-5 хоногийн хугацаанд бол одоо энэ өнөөдөр явж байгаа хэсгүүд хөх хот орчмоор тэгээ Ханжаав гараас бид нэр сүүлийн 3 өдөр очиж ажиллахаар байгаа. Ер нь Монгол улсаас бүтээгдэхүүн экспортлогдоод ер нь боловсруулагдаж, баяжуулагдаж, дараа нэмэн өртгөн шингээгдэж байгаа нь бол дандаа одоо яг хойд Хятад хэсэг. Тэгээ борлуулагдаж байгаа хэсэг нь бол одоо энэ нутаг байгаа учраас хөрш орныхоо ер нь эдийн засгийн нөхцөл байдал, нэмэн өртөг шингээж байгаа арга барилыг нь бол судлах илүү сонирхолтой байгаа.